За сайн байцгаана уу? Хүнс хөдөө аж ахуйн хөнгөлөлтөрийн хамтран ажиллаж байгаа. За бүх нийтэд одоо хүнсний шинэтгэлийн талаар мэдээлэл түгээх цоврал сургалт үргэлжилж байна. За өнөөдрийн цовруулаар бүгдээрээ хүнсний бүтээгдэхүүний шошго, за түүнд ямар мэдээллүүд агуулдгийг, за хэрэглэгч та шошгонд агуулах мэдээллийг хэрхэн унших вэ гэдэг талаар сургалтаа үргэлжлүүлж байна. За ингээд өөрийгөө танилцуулъя. За намайг Эрдэнэ Чимэг гэдэг. За би өөрөө хоол үйлдвэрлэл үйлчлэгээний технологи инженер мэргэжилтэй. За өнөөдрийн байдлаар бол Abzero Consulting зөвлөх үйлчлэгээний байгууллагад хүнсний аюулгүй байдлын зөвлөхөөр аудитороор ажиллаж байгаа юм хүн байна. За яг одоогийн байдлаар мэргэжиж байгаа байдал маань бол хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 22000, за чанарын менежментийн тогтолцоо 9001, за хүнсний аюулгүй байдлын хасав тогтолцоогоор бол одоо нарийн мэргэжиж ингэж ажиллаж байна. За ингээд өнөөдрийн сэдв рүүгээ орё. Сургалтын агуулгын хувьд өнөөдөр шошго гэж юу юм? За шошгонд ямар одоо эрх зүйн шаардлага байдгийг, за шошгонд ямар мэдээллүүд агуулгадгийг түүнийг та хэрхэн унших вэ? За шошгон дээр байгаа баталгаажлалтын тэмдгүүд гэж байдаг. За тэдгээрийг ялгаж таних тухай сургалт байна. За ингээд шошго гэж юу вэ гэхээр ерөөсөө хамгийн энгийнээр бол ерөөсөө л яах нь хэрэглэгчдэд ингээд ямар нэгэн байдлаар бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгч байгаа тэр зүйлийг бид шошго гэж ойлгоно. За нөгөө талаар шошгоор дамжуулаад тухайн бүтээгдэхүүний нэр төрөл, онцлог, өнгө төрхийг илэрхийлж байгаа ийм одоо дизайн гэж бас ойлгож болдог байх нь байна. За тэгвэл энэ үндэсний стандартыг юу гэж одоо заасан байд юм бэ гэхээр хүнсний сабаглаа бодол дээр бичих, зурах, хэвлэх, товоолгох, хүнс хийх байдлаар тэмдэглэсэн зүйлд тамга, тэмдэг, зураг болон бусад бичигдэл гэж бол заасан байх нэ гэж. Тэгэхээр үндсэндээ бол бид нар шошго гэж юу вэ гэхээр альж тодорхойлолтоос гарсан, альж ойлголтоос гарсан ямар нэгэн бичиглэлийг хэлээд байна гэж байна. За ингээд манай улсад одоо ямар зохицуулалтын шаардлага байдаг вэ гэхээр хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зөвлөлтөөр байж байгаа. За энд бол бид нар хүнсний бүтээгдэхүүнд шошгонд ямар мэдээллүүд заавал багтах ёстой юм бэ гэдэг ийм заалт бол байдаг. За дараагийн нэг одоо эрх зүйн орчин нь бол 6648/2016 гээд хүнсний бүтээгдэхүүний сав баглаа буудлын шошголтод тавих шаардлага гэдэг ийм зохицуулалт стандарт байж байгаа. За үүнээс гадна бол аюулгүй тэмдэг, за түүнийг хэрхэн хэрэглэдэг вэ гэдэг ийм одоо стандарт хэмжээ зүйн газрын даргын тушаал бас байдаг байна. За ингээд хэдүүлээ эрх зүйн орчин дээр удаан тохиолдохгүйгээр үндсэн сэдв рүү орё. За нэгдүгээр шошгонд ямар мэдээлэл байдаг вэ гэж. Тэгэхээр нэгдүгээрт шошгон дээр заавал байх ёстой зүйл нь бүтээгдэхүүний нэр байх нь, тийм ээ. За тэгэхээр бүтээгдэхүүний нэрийг бид нар ерөнхий нэрээр бичиж болдог, оноосон нэрээр бичиж болдог. За ямар нэгэн онцлогийг ялгаж харуулсан, тийм ээ, хэрэглэгчдийг төрөлд үүсгэхгүй тулд онцлогийг тусгасан нэрийг бас бичиж болдог байна. Жишээ нь одоо энэ слайдын жишээг харах юм бол хям гэж бичсэн байх юм, тийм ээ. Тэгэхээр бид нэр хям гэж одоо бичиж болох нь байна. За энэ дээр бол бид нар онцгой гэдэг нэртэй байна. Тэгэхээр бид нар зочин хям, онцгой хям, аянчин, малчин гэдэг хямууд байдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэр бол оноос нэр байдаг байх нь. За дараагийн нэр нь бол ямар байдлаар бичиж болох вэ гэхээр чанмал хям гэж бичсэн байна. За энэ юу вэ гэхээр одоо гутлагд хям, чанмал хям, хагас гутлагд хям гэх мэт одоо тухайн бүтээгдэхүүний боловсруулсан аргаас хамаарат, тийм ээ, нэрлсэн байх нэ. Өөрөөр хэлбэл энэ онцлогийг одоо ялгаж байгаа энэ зүйл маань өөрөө яах вэ гэхээр тухайн түүхий бүтээгдэхүүний онцлогийг илэрхийлнэ, тухайн бүтээгдэхүүний орц найрлагын онцлогийг илэрхийлж болдог. За тухайн бүтээгдэхүүний технологийн онцлогийг илэрхийлж болдог. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдэд яах нь илүү нарийн дэлгэрэнгүй мэдээлэл хүргэдэг, хэрэглэгчдийг төөрөгдүүлэхгүй байх үүднээс ялгаж бичдэг ийм зүйл байх нэ. За ингээд хэдүүлээ дараагийнхаа зурган дээр жишээ харъя. За жишээний нь бол зармигны шошго байна, тийм ээ. За шошго сав баглаа бодол байна. За ингээд харах юм бол энийг бол бид нар энэ шошгыг бид нэр юу гэж унших вэ гэхээр Аморе гэдэг нэртэй цэцгийтэй зармиг юм байна. Өөрөөр хэлбэл Аморе гэдэг маань одоо онцгой нэр нь байх гэдэг, тийм ээ, он хосон нэр нь. За цэцгийтэй гэдэг нь онцлогийг нь ялгсан нэр. Магадгүй жимстэй байж болно. За шоколадтай бас байдаг, тийм ээ.
За тэгээд ерөнхий нэр нь зайрмаг байх нэ гэж. Тэгэхээр хүнсний бүтээгдэхүүн дээр яах нь эдгээр нэрүүдийг тавьж өгсөн байдаг нэ. Гэхдээ заавал оноос нэртэй байх албагүй, заавал онсыг ялгсан нэртэй байх албагүй тийм ээ. Зайрмаг гэдэг мэдээлэл байсан ч яадаг байх нь манай улсын стандарт зөвшөөрдөг байх нэ гэж байгаа. За ингээд та бүхэн энэ шошгыг ингээд сайн хараад аваараа. Энд бид нар тийм ээ зөндөө их мэдээллүүдтэй ингээд нэг дор харагдаж байна, хэмжээ харагдаж байна. За энд одоо янз бүрийн тэмдгүүд харагдаж байна гэх мэтээр энийг хэвлээ дараагийн слайдуудаар бүгдийг нь өнөөдөр дэлгэрүүлээд үзэх нэ. За дараагийн бичигддэг зүйл бол хугацаа байж байгаа. Хугацаа. За хугацаа гэдгийн доор бид нар бас огноо гэдэг нэр томьёог бас ойлгож болно, тийм ээ. За тэгэхээр бид нар хамгийн ихэнд бол нэг огноо бичигдсэн тохиолдол байдаг. Нэг огноо бичигдсэн тохиолдол. За тэгвэл нэг огноо бичигддэг нь ямар учиртай юм бэ гэхээр уг нь ингээд зүг нь бодохоор ингээд хизээ үйлдвэрлэсэн, хизээ дууссан гэдэг нь харагдмаар байгаад байгаа. Гэтэл зарим тохиолдолд шошгон дээр нэг огноо бичигдсэн байдаг. За ямар тохиолдолд нэг огноо бичигддэг вэ гэж байна. Тэгэхээр бид нар хамгийн нэгдүгээрт юу анхаарах ёстой вэ гэхээр хэрвээ нэг огноо бичигдсэн бол бид нар тухайн шошгыг бүрэн дүүрэн эргүүлж унших нэ гэж байна. Тэгхийн бол тэр уншиж байгаа тэр шошгон дотор маань хадгалах хугацаа бичсэн байдаг. Жишээ нь одоо өнөөдөр энэ бичлэгийг 2025 оны 9 сарын 3-ны өдөр хийж байна. Тэгэхээр 2025 оны 9 сарын 3-нд үйлдвэрлэсэн болвол та бүхэн тийм ээ одоо үйлдвэрлэгч яах вэ? 2025 оны 9 сарын 3 гэдэг ингээд он сар тавиад явуулчихна. Тэгээд шошгыг унших юм бол үүнээс хойш хадгалах хугацаа нь юу байх вэ гэхээр 1 жил, 2 жил, за 3 сар гэдэг бичсэн байх нь. Тэгэхээр бид нэг огноо бичсэн байвал хамгийн түрүүнд шошгоо уншаад түүн дээр хадгалах хугацаа заасан байна уу гэдгийг харах нь байна гэсэн. Тэгэхээр бид нар яг эндээс хамаарат за энэ хизээ үйлдвэрлэгдсэн юм бэ? Хадгалах хугацаа хэдэн сарын бэ? Өнөөдөр хэдэн сарын хэдэн билээ гэж тоолоод яах нь тухайн бүтээгдэхүүн хөрөө хүчинтэй хугацаанд байна уу гэдгийг шалгах нэ гэсэн үг байна. За дараа нь бас яагаад одоо нэг огноо бичигддэг вэ гэж байгаа. За дараагийн тохиолдолд бол энд бичсэн байна тийм ээ. Хадгалтын горим өөрчлөгдөхөөс хамаарат хугацаа өөрчлөгдөж болтгоо гэдэг. За энэ хамгийн тод жишээ бол майонезын дээр их харагддаг. За зарим бас маслууд дээр бас байдаг тийм ээ. За энэ юу вэ гэхээр жишээ нь одоо энэ зургийг ингээд аваад харах юм бол хэвлээ 0-аас 14 градусд бол 150 хоног, 14-өөс 18 градусд бол 90 хоног гэх хугацаа өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл бид нэр хэдий ч нэ хүйтэн нөхцөлд хадгалах хугацаа нэмэгдэж байна. Хэдий ч нэ одоо тийм ээ температур нэмэгдэх буюу тасгааны температурд ороод ирэхээр 90 хоног болоод одоо өөрчлөгдөж байна гэсэн байна. Өөрөөр хэлбэл тухайн бүтээгдэхүүний онцлогоос хамаарат хадгалах нөхцлүүд өөр байж болдог. Тэр нөхцлөөс хамаарат хадгалтын хугацаа өөрчлөгдөж болдог байна. Ийм учраас яадаг вэ гэхээр үйлдвэрлэгч 2 огноо тавьж байна. За яагаад тэгэхээр яаж хадгалах вэ гэдгээс хамаарат хугацаа нь өөрчлөгдөж байгаа тийм ээ. За ийм байдаг байна. Тийм учраас та бүхэн нэг огноотой бол мөн адил шошгоо унших нь байна. Дээрээс нь шошгон дээр нь ямар нөхцөлд хадгалж байгаа вэ гэдгийг харах нэ гэж байгаа. Ингээ харах юм бол бид нар энэ майонезыг хөргөчөнд бол илүү урт удаан хадгалах нь байна. Хөргөчөнд биш хөргөчнөөс гаргаад тавьчих юм бол тийм ээ. За нэг сэрүүхэн тасалгаанд хадгалах юм бол 30 хоног байдаг байх нэ гэж байгаа. За дараагийнх нь бол хадгалах хугацаа бичигдээгүй бол дуус хогноо бас байна. За энэ дуус хогноо маань ихэвчлэн ирээдүгөөс ирсэн гэж энгийнээр бол бид нар ойлгож болох нь байна. За хэдүүлээ дуус хогноотой жишээ бас харъя. За энэ дээр тийм. За энэ дээр бол бид нар одоо харж байна BB 2602/2025 бичсэн. За энэ юу вэ гэхээр мөн адил гацхан хогноотой. Гэхдээ best before буюу BB гэдэг тэмдэглэгээтэй. За энэ юу вэ гэхээр хэвлэж дуусах хугацааг илэрхийлж байгаа гэсэн үг байна. За манай Монголын бүтээгдэхүүнүүд дээр ийм тэмдэглэгээ харьцангуй бага тохиолддог. Монголд бол ихэвчлэн одоо үйлдвэрлэсэн хугацаагаа тэгээд одоо дуусах хугацаагаа хоёулан гарна бичих тохиолдол нь Монголд бол илүү элбэг байдаг. За тэгвэл бусад орнуудад бол яадаг вэ гэхээр тухайн бүтээгдэхүүн дээр одоо ганцхан огноо бичээд за энэ огноо нь хэвлэж дуусах хугацаа юм аа гэж бас мэдээлэл бас өгдөг байх нэ. Тэгвэл бид нэр хэвлэж дуусах хугацааг яаж мэдэх вэ гэхээр BB гэдэг тэмдэглэгээ байж болох нь байна, тийм ээ. Best before, best by гэх мэтээр бол байж болох нь байна гэж. За түрүү ярьсан нөгөө хоёр нөхцөлтэй жишээ бас энд харагдчихэв, тийм ээ. За жишээ нь одоо 2-оос 6 градус бол 7 хоног, хасах 18 болохоор яах нь бүр 30 хоног болж нэмэгдэж байгаа, тийм ээ. Хадгалтын хугацаа 4 дахин нэмэгдэж байгаа.
Тэгэхээр эндээс бид нар бас юу анзаарах хэрэгтэй вэ гэхээр бид нар хүнсний бүтээгдэхүүний зөв хадгалах уу, зөв хадгалж чадж гин үү? Хадгалж ивэл бид нар ямар хугацаанд хадгалах хэрэгтэй юм бэ? Ямар нөхцөлд ямар хугацаанд хадгалах хэрэгтэй вэ гэдгээ өөрсдөө мэдэх шаардлага тулгарх нэ гэж. Тэгэхээр энэ талаар дараагийн миний цуврал хичээл бас байгаа. Та бүхэн тэрэн дээрээс бас илүү дэглэмгүй мэдээллийг аваарай. За ингээд энэ best before гэдэг хугацаа байж байгаа. BB гэдэг хугацаа. За манайхаар бол одоо хэрэглэж дуусах хугацаа гэж монголоор бол нэрлэж байгаа. За энэ одоо ямар хугацаа вэ гэхээр аюулгүй байдал алдагдахгүй боловч чанарын үзүүлэлт өөрчлөгдөх хугацаа гэж байгаа. Тийм ээ. За өөрөөр хэлбэл энэ хугацаа яаж байгаа вэ гэхээр ихэвчлэн хуурай бүтээгдэхүүнүүдээр байх тохиолдол байдаг. За аюулгүй байдал гэдэг маань юу гэлж гэнэ вэ гэхээр хүнсний бүтээгдэхүүний хүний биед сөрөг нөлөө үзүүлэх байдлыг хэлээд байгаа юм, тийм ээ. Тэгвэл чанарын үзүүлэлт гэж юу хэлээд байна вэ гэхээр тухайн бүтээгдэхүүний үнэр дуу хэлбэр дүрс, тийм ээ. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдийн нүдэнд харагдаж байгаа хэрэглэгчдэд, тийм ээ, шууд хүрч байгаа одоо тэр зүйлийг бид нар чанарын үзүүлэлт гэж хэлдэг. Тэгвэл энэ BB гэдэг ийм best before, best by гэдэг энэ ойлголт бол яаж юм бэ гэхээр тухайн бүтээгдэхүүний үүнээс өмнө, тийм ээ, одоо хэрэглэжүүл илүү, тийм ээ, одоо сайн шүү гэдэг санаа байна. Өөрөөр хэлбэл энд яаж юм нөхөр магадгүй ийм best before буюу BB гэдэг тэмдэглэгээтэй бүтээгдэхүүнийг хугацаа дууснаас хойш хэрэглэвэл одоо ямар нэгэн байдлаар хоолны ховтлох юм уу тийм үсэхгүй юу болох вэ гэхээр магадгүй тухайн бүтээгдэхүүний амтан буурна, өнгөн буурна тий. Жишээ нь одоо бид нар яг ийм жишээ хуурай бүтээгдэхүүнүүд дээр буюу хатаасан зүйлүүд дээр байдаг, тийм ээ. Жишээ нь одоо бид нар одоо перцийг гэдэг юм. Тийм үү, перц одоо шинэ перц бол их гоё хурц өнөртэй, тод өнөртэй байжгаад хадгалт ингээд байх тусам өнөр нь бураад ингээд намдаад ингээд явцдаг шүү дээ. Одоо өнөр нь багасчдаг. За эсвэл одоо юу гэдгийг тод ногоон өнгөтэй байсан зүйл маань өнгө нь одоо бураад тий цавир ногоон болдог ч юм уу. Гэх мэтэр, тийм ээ. За эсвэл одоо юу гэдэг цайныг авч одоо бүхлээрээ байжгаад удаан хатгалаад юм энэ хугацаанд дуусаад ирэхээр бутраад өгрөөд унцдаг ч юм уу. За ийм үзүүлэлтийг бол яадаг ингэж тэмдэглэдэг байна. Өөрөөр хэлбэл эдгээр зүйлийг бид нар одоо хэрэглэхэд бол эрүүл мэндэд бол аюул байхгүй. Гэхдээ тухайн бүтээгдэхүүний чанарын үзүүлэлт буюу магадгүй өнөр нь өглөгдөж болно те. Магадгүй амт нь нэг багахан суларч болно. За саяны хэлдгээр нөгөө нэг одоо бүтэн навчин үүрээд ундаг ч юм уу тийм ээ. Тийм үзүүлэлтүүдийг болвол хатыг болвол хитдэг байх нэ. Тэгээ энэ яг уу тэгэхээр энэ бол яг нь тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэж дуусгахад хамгийн тохиомжтой буюу энээс өмнө хэрэглүүл маш сайн, энээс хойш бол яг уу нөгөө тодорхой хэмжээний өөрчлөлт орж байгаа гэдэг тохиол байх гэдэг. Гэхдээ бид нар ийм юм чинь энийг хэрэглэж болно гэдэг тийм ээ. Хэрэглээд юм уу эсвэл яг нь хүнсний дэлгүүрүүдээр зараад байж болохгүй гэсэн үг байна. За дараа нь бид нар сарыг бичгээд бас нэг зүйлийг анхаарна. Стандарт дээр юу заасан бэ гэхээр хадгалах хугацаа 3 сараас ихэхгүй байх юм бол бид нар яадаг байх нь хүнсэндээ бишээ шашхан дээрээ яг нь сар өдрийг бичдэг. 3 сараас их хадгалтай бүтээгдэхүүнд бид нар сар өдрийг биш оныг яг нь давхар нэмж бичдэг байх нэ гэсэн байна. За дараагийнх нь бол 2 огноо бичигдсэн бол гэж байна. Сая бид нар өмнөх слайдаар бол бид нар 1 огноо бичигдсэн бол яаж унших вэ гэдгийг бичсэн, тийм ээ. За хэдүүлээ өмнөх слайдаар байгаа эргээд нэг ороод юу ярьсан бэ гэдгээ нэг товч дүгнэжээ. За 1 огноо бичигдсэн бол бид нар шашгоо унших ёстой. За тухайн шашган дээр бол тухайн бүтээгдэхүүний хадгалах хугацаа, хадгалах гормыг нь бичсэн байж байгаа гэсэн үг байна. За эсвэл дараа нь бас ямар тохиолдолд 1 огноо байж болох вэ гэхээр шууд хэрэглэж дуусах хугацаа буюу хүчинтэй хугацааг илэрхийлж байгаа. Ийм байдлаар яг 1 огноо бичиж болдог байна. За дараа нь 2 огноо бичигдсэн байна. За энэ бол хэн болгонд ойлгомжтой. Тийм ээ, нэг нь үйлдвэрлэсэн хугацаа, нэг нь хэрэглэж дуусах хугацаа гэж байгаа. За ингээд хэдүүлээ өмнөх нөгөө шашганы зургийг ингээд аваад үзэх юм бол энд бол тийм ээ зармин дээр одоо хангалаад тийм ээ хэвлэмэл байдлаар сарыг бичсэн байна. За англиар бичиж байгаа тохиолдолд бол хүн болгон мэдж байгаа байх. За гэхдээ бид бас мэдхэд илүүдэхгүй тийм ээ. MD гэдэг тэмдэглэл байна. MFG гэдэг тэмдэглэл байна. PROD гэдэг тэмдэглэл байна. Эдгээр 3 тэмдэглэл маань яг нь гуруулаа тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн хугацааг зааж өгдөг байна.
За EXP гэдэг ийм тэмдэглэгээ бас байна. За энэ тэмдэглэгээ нь юу вэ гэхээр хүчинтэй хугацааг илэрхийлж байгаа тийм ээ. Хүчинтэй хугацааг илэрхийлж байгаа. За shelf life гэдэг нэр одоо үг бас байж болно. Тэгэх юм бол энэ яг нь хадгалах хугацаа. Тэгэхээр shelf life гэдэг маань одоо хадгалах хугацаа 2 жил, 3 жил гэдэг юм өмнө энэ shelf life гэдэг бичигддэг байна гэж байгаа. За түрүүн бид нэр best before гэдэг үгийг тайлбарласан тийм ээ. Одоо тэгвэл одоо use by date, expiry гэж юу гэлээд байгаа юм бэ гэхээр бүтээгдэхүүний аюулгүй байдал хадгалах алдсан буюу хэрвээ та ийм тэмдэгтэй use by date гэсэн тэмдэгтэй юм уу эсвэл EXP гэдэг тэмдэгтэй бүтээгдэхүүн авсан бол түүн дээр байгаа сараас өмнө заавал хэрэглэж дуусгах ёстой. Түрүүчийн бүтээгдэхүүн дээр бол яг нь тодорхой хэмжээний чанарын үзүүлэлтүүд өөрчлөгдөд одоо хүн хэрэглэж болоод аюулгүй байдал алдагдахгүй хүний эрүүл мэндэд аюул учруулахгүй байсан бол одоо энэ тэмдэг бол яаж ийнө гэхээр аюултай. Хэрвээ энэ хугацаа дуусгал юм бол энэ бүтээгдэхүүн таны эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ буюу ямар нэгэн байдлаар хортлого үүсгэх нөхцөл бүрдээ шүү гэдэг ийм тэмдэглэгээ байдаг бахнэ. Тийм учраас ийм тэмдэглэгээтэй бүтээгдэхүүнийг яах нь хизээч энэ хугацаанаас хойш хугацаанд хэрэглэж авахгүй гэж байна. Тэгээд түрүүн одоо хэлсэн тийм ээ хадгалах хугацаа 3 сараас ихэхгүй байвал үндсэнд сар өдрийг бичнэ. Өөрөөр хэлбэл оныг бичихгүй байж болдог байх нэ гэж байна. За манай улсад бол ер нь бол тийм ээ он, сар, өдөр гэдэг ийм одоо форматтай байдаг. За Европ болон олон улсад бол өдөр, сар, он гэдэг ийм формат бол явдаг. За Америкийн нэгдсэн улсад бол сар, өдөр, он гэдэг формат бол бас байдаг байх нь байна. За ингээд бид нэр сарыг бичиж байгаа тохиолдолд бол нэрээр нь бичсэн тохиолдол байдаг тийм ээ. Нэрний одоо товчлолоор тухайлбал одоо энэ April гэсэн юм. Одоо улаалгацсан энэ дугуй дотор харагдаж байна тийм ээ. За August гэж бичиж болно, September, December гэх мэтээр яах нь тухайн сарын эхний 3 үсгийн товчлолоор сарыг ингэж илэрхийлсэн тохиолдол байдаг байх нэ. За ингээд мөн олон улсад ямар жишээ байдгүй гэхээр улс орон болон одоо сар бичих өөрийн гэсэн форматтай байдаг. За энэ тохиолдолд бол DD, MM, YY. За эсвэл яах нь YY, DD, MM гэх мэтээр тийм ээ өөртөө тайлбараа тавьсан байдаг. Тэгэхээр бид нар D үсэг маань бол өдөр юм байна, M үсэг маань сар юм байна, Y үсэг маань жил юм байна гэдгийг ойлгож авах хэрэгтэй. Тэгэхээр энэ маань тухайн бүтээгдэхүүн өөрөө ямар форматаар бичигдсэн бэ гэдгийг мэдээллийг өгчдөг байна. Зарим тохиолдолд Y нурдаа байж болно тийм ээ, D нурдаа, M нурдаа гэх мэтээр байж болно. Энэ тохиолдолд яах нь тайлбар тухайн бүтээгдэхүүн дээр өгдөр нь байдаг байна. Тэрийг date форматын гэж нэрлээд тайлбар бичсэн байдаг. Тэрийг нь бас анхаарах хэрэгтэй байх нэ гэж байна. За дараа нь бид нар он сартай хамт цувралын дугаар гэж ойлголт байдаг. Цувралын дугаар. За энэ цувралын дугаар дээр юу байдаг вэ гэхээр ихэвчлэн үсэг тоо хосолсон нэг юм одоо дахин давтагдчихгүй юм дугаар байгаа. За энийг бол бид нар үсэг тоо хослохоос гадна дан тоогоор илэрхийлэх тохиолдлууд бас байна тийм ээ. За тэгэхээр энэ цувралын дугаарыг бид нар юунд ашигладаг юм бэ гэж. Тэгэхээр тухайн бүтээгдэхүүнийг мөшгөхөд ашигладаг. Өөрөөр хэлбэл тухайн бүтээгдэхүүнтэй холбоотой ямар нэг асуудал үүсвэл тийм ээ энэ бүтээгдэхүүний ард тийм ээ ямар түгээд байгаа юм бэ, хизээ үйлдвэрлэсэн юм бэ, яаж үйлдвэрлэсэн юм бэ, хэн ажиллаж исэн юм бэ гэх мэт яах нь маш олон одоо төрлийн ийм мэдээлэл дотроо агуулж идэг ийм одоо дугаар байдаг байх нэ. Үүнийг цувралын дугаар гэж нэрлэдэг байгаа юм. За манай оронд бол одоо харцангуй манайх үйлдвэрлэл багтаа ялангуяа жижиг газрууд маань бол тийм ээ олон цуврал хийхгүй нэг удаа одоо нэг л бүтээгдэхүүн хийгээд ингээд дуусч байгаа тохиолдолд бол зөвхөн огноогоо мөшгөх тохиолдлууд бас байдаг тийм ээ одоо жижиг газар одоо юу гэдэг өдөртөө тийм ээ одоо юу гэдэг нэг 100 кг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол тэр 100 кг-ыг нэг удаа л хийгээд дуусчих байгаа тийм ээ. Тэгэх юм бол бид нар яах нь одоо тухайн огноогоор мөшгөлт хийх тохиолдлууд бас манай оронд байдаг. Ер нь бол яах нь цувралын дугаартай байх хэрэгтэй гэж шаарддаг байна. За ингээд энд байгаа цувралын дугааруудын жишээг харъя. За энд болохоор ингээд үсэг тоо хослсон байна. Энд болохоор batch number гэж нэрлээд дан тоо байна, тийм ээ. Цувралыг бол англиараас batch гэж нэрлэдэг байгаа. За энд мөн адил үсэг тоо хослсон байна. За эдгээр дээр мөн адил үсэг тоо хослсон, тийм ээ. Магадгүй энэ K гэдэг маань одоо бүтээгдэхүүний, тийм ээ, одоо өөрийнх нь код тэгээд 404-р бүтээгдэхүүн. За 404-р өдөр, эсвэл 404-р үйлдвэрлэл, 404-р шухам гэх мэтээр яах нь бид нар ингэж одоо тийм ээ илэрхийлж ингэж гардаг
байдаг байна. Энэ дээр одоо жишээ нь К404 гэж хахад энд А404 байна тийм ээ. Ингээ харахаар энэ хоёр зөвхөн үсгийн зөрүүтэй байгаа тийм ээ. Гэх мэтээр яах нь цувралын дугаар гэдэг ойлголт бас байдаг байна. Тэгэхээр та бүхэн маань хүнсний бүтээгдэхүүн дээр энэ олон төрлийн тоо байвал за энэ бол тухайн бүтээгдэхүүний цувралын дугаар юм байна гэж авч үзэх нэ гэж байгаа тийм ээ. За тэгэхээр цувралын дугаар нь одоо зөвхөн тийм ээ тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа оноо биш, түүний ард бүтээгдэхүүний төвөл, бүтээгдэхүүний төв хийд, за тухайн бүтээгдэхүүний ард ажилласан ээлж, тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж гэх мэт яах нь маш олон мэдээллийг нэгдээр агуулж байдаг. Ийм одоо чухал тоо, ийм дугаар байдаг байна. Тэгэхээр хүнсний бүтээгдэхүүн болгон дээр ямар нэгэн байдлаар ийм цувралын дугаар байгаа. Энийг та бүхэн бас мэдчих хэрэгтэй байна. За дараа нь бол бид нар хадгалах нөхцөл гормын асуудал байж байгаа юм. Хадгалах нөхцөл горим. За өөрөлдвөл бүтээгдэхүүнийг түрүүн бид нар яаж одоо тийм ээ онсаар хугацааг нь яаж унших вэ талаар ярьсан бол одоо хэдүүлээ хадгалах нөхцөл горим бас давхар бичигдэх тухай үзэх гэж байна. За тэгэхээр хадгалах нөхцөл горимыг тухайн одоо сав баглаа бодол дээр бол нэгдүгээр температураар илэрхийлсэн байдаг. За ингэхдээ бид нар 2-6 градус нэмэх 15-аас ихгүй баггүй гэх мэтээр тоогоор илэрхийлж байна. За зарим тохиолдолд температурыг бид нар нөхцлөөр илэрхийлж байна. Хөгжимд хадгална, хөдөлгөөнд одоо хөлдөө хөгжимд хадгална, тасалгаанд хадгална гэх мэтээр тийм ээ. За дараа нь хадгалах нөхцөл горим дээр бол бидний чиглэлийн асуудал тавигдсан байдаг. За жишээлбэл одоо энэ за эдгээр бүтээгдэхүүн дээр за энэ слайданд орсон шошгон дээр маань байхгүй байна. Бусад одоо шошгыг та бүхэн үзээрэй. Хатсангуй чиглэлтэй нөхцөл гэдэг ингэ бичсэн байж байгаа тийм ээ. Тэгэхээр яагаад чиглэлийг бичдэг вэ гэхээр бүтээгдэхүүнийхээ онцлогоос хамаарат чиглэлтэй орчинд бол муудна буюу хөгц мөгцөр үсэн. За чиг багтаа байх юм бол хатан жингээ алтан гэх мэт одоо онцлогуд байдаг тийм ээ. Ийм учраас яадаг байх нь чиглэлийн нөхцөлийг бол бас бичиж өгсөн байдаг байх нь. За дараагийн нэг зүйл нь бол яадаг вэ гэхээр задлсны дараа хэрхэн яаж хадгалах вэ гэдэг ийм гормыг бол заавал бичиж өгсөн байж байгаа. Бүтээгдэхүүн болгон дээр байдаг. За задлаад горим алдагдахгүй тохиолдолд бол бичихгүй задлаад горим алдагддаг бүтээгдэхүүнүүд байна. За жишээ нь одоо энэ шошгыг хараад үзэх юм бол хөргүүрт 2-8 хэмт 21 хоног хадгална. За задлснаас хойш бол хүүтэн усанд хийгээд 3-4 хоног хадгална гэж. Тэгэхээр бид нар савлгаатай байвал 21 хоног хадгалчаад байна. Задлчих юм бол яах нь бид нар савнд нь хадгалахгүйгээр хүүтэн усанд хийгээд тэрийг хөргүүрт буюу нөгөө 2-6 градустай хийгээд 3-4 хоног хадгалж байна. Өөрөөр хэлбэл бид нар аливаа бүтээгдэхүүн өөрөө ялангуяа эмзэг бүтээгдэхүүнүүд хадгалах нөхцөл нь задлснаас хойш өөрчлөгдөж байна. Энийг бид яах нь бүгд мэдчих хэвээр. Тэрнээс одоо бид нэр энийг ингээд задлаад тийм ээ энгийнээр хадгалчих юм бол энэ бүтээгдэхүүн маань өөрөө аюулгүй байдал нь алдагдаад та бүхэн хордлого үүсэх нөхцөл үүсэх нэ гэж байгаа. Тэгэхээр зарим тохиолдолд хордлогын тохиолдлууд яг гэхээр тухайн бүтээгдэхүүнийг буруу хэрэглэснээс үүдэлтэй байдаг. Магадгүй та бүхэн одоо энэ хадгалж байгаа нөхцлөө тийм ээ дутуу уншснаас бүрэн уншаагүй түүнийг хэрэгжээгүйгээс болоод яах нь хэвийн байсан бүтээгдэхүүн таны гар дээр ирээд тийм ээ одоо хэвийн бус байдалтай хордлого үүсгэж болж хувирах боломжтой байх нэ. Ийм учраас та бүхэн бүтээгдэхүүн дээр хадгалах нөхцөл гормыг яах нь маш сайн уншиж явах хэрэгтэй байх нэ гэж байна. За ингээд зарим тохиолдолд бүтээгдэхүүн дээр нэмэх хасах гэдэг бас дүнгууд байж байгаа. Энийг та бүхэн бүгдээрээ мэдж байгаа бах. Энэ өөр ямар утгатай вэ гэхээр жишээлбэл энэ дээр 20 дээр нэмэх хасах 2 гэж байна тийм ээ. Тэгэхээр 20-оос хасах нь 2 нь 18, 20-оос хасах нь нэмэх нь 2 нь 22 буюу энийг бид нар 18-аас 22 градус гэхгүйгээр хасах 20-оос нэмэх 2 хэмт хадгалах нэ. Тэгэхээр хасах 18-аас хасах 2-ын нөхцөлд хадгалж болох нэ гэдэг ийм одоо нэр томьёо байна гэсэн үг байх нэ. Тэгээд хэдүүлээ хадгалах нөхцөл горим хэрхэн өөрчлөж байгаа талаар бусад одоо шошгоны жишээ авч үзье. Ингээ харах юм бол энэ яах нь дандаа хадгалснаас хойш задлснаас хойш тийм ээ яаж хадгалах вэ гэдэг гормууд бичигдсэн байна тийм ээ. Жишээ нь энд юу гэж байна? Одоо нэгэнд нээсэн бол яах нь 4 градус 3-аас 4 өдрийн дотор хэрэглэж дуусаарай гэж тийм ээ. За энд мөн адил 1-4 градус тийм ээ 3 хоногийн дотор хэрэглээрэй гэж. За энэ дээр болохоор яаж ийм гэхээр 0 градус тийм ээ 0-аас 4 градуст одоо хадгалаарай. За 48 цагт нээснээс хойш хэрэглээрэй. За тэгээд одоо дахин одоо тийм ээ хөлтөөхийг
одоо зөвлөхгүй буюу дахин хөлдөөх нь таатай биш ээ гэдэг ийм мэдээллийг өгсөн байна. Өөрөөр хэлбэл магадгүй энэ бүтээгдэхүүний ард хөлдөө бүтээгдэхүүн байна. За хөлдөө бүтээгдэхүүнээ бид нэр гисгэжүүд ингэж хэрэглэх нь гисгээсний дараа дахин тийм ээ do not recommend freezing буюу дахин гисгээхгүй бишээ дахин хөлдөөхгүй байх нь зохимжтой шүү гэдэг тийм ээ ийм одоо нэр томьёо бас авсан байна.